Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын жуулчлаар Оросын холбооны улс болон Украины албаныхан уулзсан байна. За Абу Даби хотод 2 өдрийн туршид уулзсан. Энэхүү уулзалтын үр дүнд цаашид талууд яриа хэлцээгээ өргөжлүүлэхээр тохиролцож байгаа юм. За энэ нь бол хоёр талын хооронд шууд ингэж нүүр тулан уулзж байгаа чухал уулзалт болсон гэдгийг онцолж байгаа. За энэхүү уулзалтай холбоотойгоор Украины ерөнхийлөгч Зеленский мөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн байна. За түүний хэлж байгаагаар тухайн уулзалтанд бүтээлч илэн далангуй яриа хэлцээ өрнөсөн ийм уулзалт болж өнгөрсөн гэж тодорхойлсон байна. За мөн энэ уулзалттай холбоотойгоор Украины ерөнхийлөгч хэлэхдээ Украинд аюулгүй байдлын баталгаа олох тухай Америкийн гэрээ бараг 100% бэлэн гэж тодорхойлсон байна. За бидний хувьд аюулгүй байдлын баталгаа юун түрүүнд Америкийн нэгдсэн улсын өгөх аюулгүй байдлын баталгаа байхын баримтчиг 100% бэлэн болсон. За бид түншүүдээсээ гарын үсэг зурх огноо газрыг баталгаажуулахыг хүлээж байна гэж Украины удирдагч Нямгарагт Литвийн нийслэл Вильнюс хотод айлчлах үеэрээ сэтгүүлчид хэлсэн байна. За дараа нь уг баримт бичиг Америкийн нэгдсэн улсын конгресс болон Украины парламентад сойрхуулан батлуулахаар илгээнэ гэдгийг нэрээр нэмж бас хэлсэн байна. За Зеленскийгийн хувьд бас өөр нэг зүйл уриалга хийсэн. Украиныг 2027 онд Европын холбооны гишүүнээр элсүүлэхийг уриалж байгаа юм. За хэрвээ Европын холбооны гишүүн Украин босон тохиолдолд энэ нь Европын холбоонд бол чухал нөлөөллийг үзүүлэн за мэдээж хэрэг Украинд эдийн засгийн баталгаа болно гэдгийг мэдгдсэн байна. Харин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын элчнэр болох Стив Витков, Жеральд Кушнер нарыг өнгөрсөн пүрэв гарагт Москвад хүлээн авч уулзсан. За энэхүү уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсын элчнэр шууд Москвагаас Абу Даби руу явсан. За тэндээ баасан гарагийн өглөөрт Украины асуудлыг хэлэлцэх яриа хэлцээг эхлүүлсэн байна. За яриа хэлцээ дуусны дараа Украины ерөнхийлөгч маш олон зүйл хэлэлцээ, яриа хэлцээ бүтээлч байх нь чухал гэж хэлээд дараагийн шатны яриа хэлцээ эх 7 хоногт болж магадгүй гэж мэдгдсэн. За харин Арабын нэгдсэн Эмират улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хоёр талын цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсон яриа хэлцээ бүтээлч эерэг уур амьсгал болсон гэж тодорхойлсон байна. Хэлэлцээний 2 дахь өдрийн өмнөх нь Оросын холбооны улс Украин руу нисгэгчгүй онцгойлон Пуужингийн дайралт хийсэн. За энэ нь бол өвлийн эд гүйтэнд сая хүнийг эрчим хүч цахилгаан хүчээр бол тасалсан хэрэг болж байгаа. За Киевийн зүгээс Москваг бол Оросын айц хүүцээр дахин нэгэн шүнийг эхлүүлснээр яриа хэлцээг нураасан гэж тухайн үедээ буруутгаж байсан юм. За баасан гарагт Дональд Трампын засаг захиргааны албаны тушаалтнууд Украин Оросын холбооны улсын хилцээр хийгчтэй нэгэн зэрэг хилцээ хийсэн анхны тохиолдол болж байгаа. За хэдийгээр томоохон бэрхшээлүүд хэвээр байгаа ч гэсэн үр дүн нь тодорхойгүй байгаа байдал ажиглагдж байгаа ч зарим ажиглагчид уг уулзалтыг тохиролцоонд хүрэхэд чиглэсэн ахис дэвшилт гэж үзэж байгаа юм. Украины ерөнхийлөгч Зеленскийгийн хэлснээр яриа хэлцээ дайныг зогсоох боломжит параметруудын талаар голлон анхаарсан. Америкийн тал дайныг зогсоох параметруудыг албан ёсны болгох боломжит форматын асуудлууд мөн түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар хүндсэн гэж яриа хэлцээний дараа мэдээлэлтэд дурдсан байна. За Оросын холбооны улсын зүгээс уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч гэсэн уулзалтыг зүгээр л аюулгүй байдлын асуудлаарх ажлын хэсэг гэж нэрлсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины цэргүүдийг Донбассын зүүн хэсгээс гаргах нь Оросын холбооны улсын хувьд яриа хэлцээний чухал нөхцөл хэвээр байгаа гэдгийг хэлээд бусад нарийн ширийн зүйлийг мөн хэлцэж байгаа дэлгэрэнгүй мэдээлэл энэ талаар өгөөгүй гэж мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Витков за түүний хүргэн Жеральд Кушнер нартай яриа хэлцээнд оролцсон. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ газар нутгийн асуудлуудыг шийдгүүгээр урт хугацааны тохиролцоонд хүрэх боломжгүй гэдгийг дахин нотолсон гэж мэдгдсэн. За тэрээр Америкийн нэгдсэн улстай хийсэн яриа хэлцээг илэн далангуй бүтээлч үр дүнтэй гэж тодорхойлсон. Мөн Оросын холбооны улсын тас агентлагийн энэ асуудлаар мэдэгдэхдээ хилцэх асуултын жагсаалтанд боломжит бүсүүд байгуулах хяналтын механизмуудын талаар багтсан гэж мэдээлж байгаа юм. За Зеленскийгийн хувьд бол мэдэгдэхдээ Украины хяналтанд Украины зүүн хэсэг чөлөөт худалдааны бүс байгуулахад нээлттэй хэвээр байгаа гэдгийг хэлсэн. За энэ санаагаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд мөн танилцуулсан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байна. За ямар ч тач бол талууд инхүү анх удаа нүүр тулан бас уулзж байгаа нь бол энэ яриа хэлцээтэй холбоотой ахиц дэвшил гарч байгааг бол харуулж байгаа юм байна. За цаашдаа бас яриа хэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон явдал нь магадгүй тун удахгүй дайныг зогсоох юм нөхцөл байдал бүрэлдэх боломжтой гэж харж болохоор байгаа юм. За ямар ч тач бол айл асуудлыг дипломат яриа хэлцээрээр шийдэх нь бол хамгийн оновчтой хувилбарууд гэдэгтэй талууд санал нэгдэж байгаа. За мөн дипломат яриа хэлцээрүүдийг явуулах олон янзын арга байдаг. За үүнд бол шууд элч төлөөлөгчдийг ашиглах буюу шаттл дипломаси бол чухал үүрэгтэй байдаг. За ийм үүрэг ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Витков гол үүргийг гүйцэтгэж байгаа юм. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй
одоо бизнесийн болон одоо чухал найз нөхдийн харилцаатай байдаг нь энэхүү яриа хэлцээрийг урагшлуулахад гол нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өөрийн зуучлалаар дамжуулан одоо 8 дайныг зогсоосон гэж үзэж байгаа. Цааш таж гисэн Украины дайныг зогсоох ийм өсөл эрмэлзэлтэй байгаа. За үүнийхээ хүрээнд бас Нобелийн их тайвны шагналыг горлж байгаа гэдгээ удаатаараа мэдэгдэж байгаа юм. За ямар ч байсан энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох явдал нь дэлхийн их тайван аюулгүй байдалд бол чухал нөлөөллийг үзүүлэх учраас талууд энэ асуудал дээр нухацтай хандж байгаа нь энэхүү яриа хэлцээрээс ажиглагдж байгаамаа.